Эдийн засгийн онол дээр Dutch disease буюу голланд өвчин гэж байдаг. Энэ өөрөө юу юм бэ гэхээр ерөөсө баялагын хараал гэсэн үг болж байгаа. Тэгэхээр Монгол улс бол өнөөдөр ерөөсө баялагын хараалд хамаарсан байна. Яаж ийм вэ гэхээр тухайн нийт эдийн засгийн орлогын дийлэх 90-80% нь бол одоо уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Тэрийг дагаа зарлага өсгөөд байна. Тэгээ хүнжлэгийн ирээр хөлөөж идэг, тансгалдаг. Тэгээ дээрээс нь одоо юу үрээ шиггүй зардлуудад зардлаа нэмд, эргээд хувьчлахаа орон зайг шахдаг, хүндэг ийм үзэгдэл бол бий болчиход байгаа. Доктортой биш, одоо бидний чадвар бүтээмжээс хамааралтай биш, ийм өсөлтийг дагаад одоо жишээл төсвөө нэмэгдүүлдэг, цалин одоо нийгмийн халамжаа нэмэгдүүлдэг, цалин дэвтэр хэмжээ нэмэгдүүлдэг иймэрхүү систем рүү орсон. Тэгээ энэ төсөв том байна гэдэг чинь өөрөө хүссэн хэмжээгээр тэлдэг өсдөг энэ болцоо боломж чинь бол одоо ингэ байгаад байгаа байхгүй. Төсвийн зарлагыг бид бол одоо цааш нь яаж хязгаарлах уу, ялангуяа зарлагын өсөлтийг хэрхэн яаж хязгаарлах уу гэдэг дээрээ төсвийн доктортой байдлын тухай хуулийн одоо төсөв тавигдах тусгай шаардлагуудыг бол одоо залруулж оруулж ирж байгаа. Эрдэс баялагаас хамааралгүйгээр орж ирж байгаа энэ эдийн засгаа тооцож төсвийнхаа өсөлтийг батлая гэдэг ийм хязгаарыг оруулж ирж байгаа. Тухайн жилийнхаа эрдэс баялагын бус эдийн засгийн өсөлт өмнөх 12 жилийн эрдэс баялагын бус эдийн засгийн өсөлтийн дундаж энэ хоёр хэмжээг бид нар голчлон харьцуулж авч үзнэ гэсэн ийм утгатай заалтаа эргүүлж оруулж ирж байгаа. Ингэснээр бол бид цаашид төсвийн зарлагын хэмжээг одоо доктортой байлгах, одоо өсөлтийг нь бууруулах, за мөн одоо уул уурхайн бус эдийн засгийн өсөлтийг дэмжих юм хөшүүргийг оруулж ирж байгаараа ач холбогдолтой маа. Ялангуяа парламент өнөөдөр хууль баталж байгаагийнхаа хувьд эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. Тэрэн дээрээ илүү засгийн газар фокуслаасаа, илүү төвлөрөөсөө, илүү үр өгөөжийг дунд хугацаанд ацраасаа гэдэг ийм зорилгыг агуулсан хуулийн өөрчлөлт байнамаа. Цаашид эдийн засгийн дархлааг бий болгох, иргэдийн амжиргаа орлогыг хамгаалах, инфляц буюу үнийн өсөлтөөс хамгаалах зохицуултууд бол урт хугацаанд бий болох ийм боломж олцол бүрднэ гэж харж байгаа. Энэ бол нэг талдаа богино хугацаанд төсвийн сахилгаат төсвийн хариуцлага гэсэн үг болж байгаа.